Эцээ наман золон аштай шүү. Харцан жившигтэй крэцсэн. Нарыг хөрхөн комцогтой шүү. Тасарччи. Сайхан шүү дээ чич. Ла ла ла. Ла 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 ла. Ла 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 ла. Багтаас юмштэй чич. Ирж ирээ. Бүх жоохон багассан юм уу да? Тасгал хийдэм билүү? Дөрөвмөн тагас сайн хөдөлгөж сурыг. Баруун тийш хоошоо, зүүн тийш доошоо. Одоо харин бие сулаад хоёр дахин хурдалээ. 1 2 3 4 1 2 3 4. Сайхан болчлаа. Хань ижил үр тусгас сэрэй. Жохом үннийг цогвэр хийдэг чулуу шиг гатууч уйхын сэтгэлдээ минийхэн сэрээр. Юм утсан бай. Цаг. Хүүе. Нэг юм биений минь нөгөө тав нинжи сэтгэлийн цагаан сүудэр минь сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Хань минь дээ? Миний л хань минь дээ? Миний л ханя. Хүүгээс цаг босгоо байл. Ханя. Гоё хослол авч өгсөн чинь баярлсан шүү. Чи дандаа оюутан жижлүүлж явах чи хэцүү юм байна шүү дээ. Гэр эзэн хүн байна да. Авгаадаа нэг хослол аваад өгч чадлаа байлгүй дээ. Сайхан зохиж байна. Баярлсан ханя. Хүүгээс хэрэг. Миний хүү сэрээрээ. Хот энийгэд 2 3 хишгээд хөдөрсөн хүмүүс сэрээрээ. Сэрдээ шүү. Сэм явталтаа сэргэлэн шууханы сайхан амарсан уу? Ажигрч авны сайхан амар уу? Сайхан. Улцгар сайхан өрн сайхан амарсан уу? Өчнөө хурлж мөмөг гөхүүлсэн өндөр бүрд хийжмэн сайхан амар уу? Сайхан амарлаа. Миний 2 хайрын бурхан копигаа уучи. Ээж нь одоохон гулэжтэй пэршгэ хийгээтэй. Ава. Шинэ кэт авч гисэнд баярлаа. Сайхан харагдаж байна уу? Автобусны мөнгө нь над ямар юм байх вэ? Ээжээс авсан. Ингээд дургу хөргөдөг байхгүй юу? Автобусны мөнгө нь ээж. Ээж нь явах цалин байгаагүй. Автобусны мөнгөсөөс над нэг автобусны мөнгө өгч байгаа чинь. Өгшөө настай хүн явгаа алах чинь хэцүү юм байна шүү. Энэ гэрт чинь хөдөлж байгаа нь хэд, идэж байгаа нь хэд үдэ тэрийг нь жоохон бодож яриарэ. Мөнгө гэсээ балан зээлсэн 100 сая цаас яасан. Тэгж байгаа өгчих байлгүй дээ. Юу өгчих байж үзэж бүхэл бүтэн дасаа хонжин. Гэхдээ яах вэ чи тэгээд араас нь мөнгө өгөөч гэж уцдах чинь бас эвгүй юм байна шүү дээ. Нэг л их хүнд мөнгө зээлсэн хүн. Өөрөө чи амьдрал стоп болоод шүү дээ. Ойлгож байна уу? Ээж чигтэр хайдсан. Ээж нь хайчих явах багш нартай жоохон ажил ярьж суугаад шөнийн 2 цаг хүртлөө та юу сүртийн анхудаа барьж явах чи зүгээр. Шөнөөрөө явдаг юм бол хэлчих байл та энэ чинь. Чинь араас чинь санаа зовоод хэцүү юм байна шүү дээ. Чи дугуй байгаарай. Чи өөрийгөө мэдээрэй. Чамаг үүрээр ороод ирчих би дугуйл байдаг шүү. Сүртийн ганцудаа оройтгол сүрчгнэл бүгд ирчүүдээр нийлээд дайрахын хүн рүү зүгээр. Энэ манай амьдрал нэг л явахгүй нэ. Аав сургуулиас гарч ажил хий. Яаж байгаа? Юу яаж байгаа? Сурж гэгүүлсэн юм байхгүй ч. Яах вэ? Хэдийн засгийн мэрэгчлээ уцал энэ амьдрал чинь хэрэгтэй гэж энэ хөгшин ч гэсэн сураал зүтгээл байна. Чамд их гай болсон юм байхгүй л баг шүү. Тань шиг эдийн засгчаар улс байтга манай гэрч хэрэг алга мэд үү? Тэгээч 3 шалгалт 4 шүүлгний өртөө шүү дээ. Чи төрсөн өрнийн бодол ганц хоёр юм хэлээд өгчтэй яа гэж. Нэг ангийн байд чи. Танд хуулуулаа сууж явах уу? Тэгэж улсныг мэ хуурах уу? Үгүй чиш. Ангийн даргын хувьд үгүй чи эрдэн заана. Бас. Шалгалтаа өгөхгүй бол сургуулийн захиргаанд хасах талаар би өөрөө санал оруулна шүү. Хөөх бүр энэ дээрээ тулсан уу чи. За би чамд эцгийн хувьд нэг юм хэлье. Чи тэр сургууль дээр очиж тэр ангийн дарга хийгээрэй. Одоохондоо би энэ гэртээ байна. Би гэрийн эцэг. Чи миний хүү байх ёстой шүү чи. Яах гээд байгаа чи юм? Ажи найзуудны 2 үг солиод. Гүчиний ганц 2 юм ингээд хилээд өгчих чинь би тэглээгээ чиний дээр гаргахгүй шүү дээ. Тийм биз дээ. Чадахгүй хөшөө. Оо ямар найраагүй хог вэ наа. За чам бичгийн хувьд нэг юм хэлье. Айтаахан байгаараа чи зүграа. Би ийм хүүхд төрүүлж өсгөөгүй шүү. Юу өгч байгаа юм бэ? Өглөө гэрээс бон хэрүүл уруул. Нэг удаа нэг хэрүүлгүй гарч болд юм уу болдгоо юм. Тэгэхгүй яа энэ амьдрал чи ерөөсөө таалагдахгүй байна. Аавтайгаа нэг ангид сурна. Анги таасан багш нь ээж. Та тэгээд одоо 14 хоног болоод төгслөө чимээгүй байж байгаа төгсдгөө идэггүй. Яшиг өнөөдөр хэлий шүү юу? Юу нэ чи? За яах вэ? 14 хоногийн дараа тэртэргүй хонхны баяр болно. Төгсөөд би нэг та нарын санааг бүгд чинь амраагаад өгье мэд. Ангийн даргын хувьд үгүй чи эрдэн заана. Та төгсгүй хаа. Одоо хүүгийн хувьд үгүй. Баяртаа. Ишхөр хэмээн ганцаараа өссөн болооч тэр. Жохоо их танкил байх юм.
Энэ амьдралыг ерөөсөө ойлгох юм байла. Хаана ажил яваад байгаа, хаана амьдрал яваад байгаа. Холиан баддаг. Мэдгүй. Эзний хүүг байхгүй дээр би чамтай нэг 2 үг сажаад авъя. Чи сүүлийн үед яагаад вэ? Гэр орондоо ч ирж хонхгүй. Ирж хонсон ч ганцаараа унтаад чи эсвэл цаана өөрөө амьтантай болчихсон юм уу? Гүр чи юу гэж байгаа юм бэ хань минь? Гүр чи юу гэж тийм юм байдгийг бэ чи? Хань чамаага гамнаа. За тэгээд нас халиалаа зогсоод гамнаад ахта яах вэ дээ? Би гамнуулмааргүй байна за. Би сургууль явлаа. Уу намайг ардаа шидчихэж би нэг дөхөд буучил та. За би өөрөө багш нараас мөнгө зээл. Хөөе. Чадахгүй ч өөрөө аваад чадчихгүй юу? Зөө өөрийгөө бодгоос. Бано. Цэг юу? Оо, манийга ирээд авчта. Автобусны мөнгө байдгүй. За би байрны гадаа байж. Окей. За. Feeling every touch your body. Wanna make love, make you feel how you sexy you are. So beautiful. Together so in love. Just you and me, girl. Feel this beautiful. So beautiful. Together so in love. Just you. 하얗게 하루 생물들을 속은비 Ганцын тоглоомчлээ альсан тоглогч гэдгийг сануулж бодлого билээ. Чиний гарч шоо түүнээс шоон дотор чигээр дагаж гүйсэн хөөч гоосон тоон дотор чигээр толгойн гашлаа. Тоны машин аштаа тонгоолсон проблем зачлаа. Мачията маргашан зарл макрофон жилалдаг магадгүй чи хочж болтоо голон чи даалта. Алиг нь сонгох вэ? Алиг нь гараа сэтгэл сонгох вэ? Яг гэдгийг үтэл мутын өмнө тонгох вэ? Чи амтэр чи гоо дүрийг чарт шүлхээс өмнө шийдсэн болох Яа сайн бацгаа. За сайхан амарцгаасан. Сайхан. За хаагуур амарцгаав да. Хөөе, өчтөрөөс те бид нар метрополид орсон. Үгүй тэгээ намайг дуудахгүй яасан би та нар ч. Юу гэсэн үг юм бэ? Танд зөндөө устдаад ах чи ут чин талгаатай. Гэрт чинь мессеж бичиж болохгүй байна. Та нар цонхны доор орж шүгэлддэг байхгүй юу? Тэгвэл энэ чинь би чинь хогоосгнаа гэж гараад гяс буцаад ороод ирсэн. Зүгээр үстэргүүдэд айгуугаа шаудсан те. Мөнгө сайхан ирсэн үү? Ирээгүй. Үгүй манангийнхаа. Би нэг гоё тоглоом зүссэн. Ямар. Энийг эргүүлээд эргүүлсэн хүн яг энийг таарсан хүнийхээ уруул дээр нь өнсөн. Тоглоё. Тоглоё. Эрдээс. За тэгье. Би хэрэггүй та нар тоглоо. Би болохгүй. Одоо нэг ангийн үг хэлтий нэг ангийн үг гэж тоглоомдоо. Мөнгө сайхан ирсэн үү? Ирээгүй. За. Яна би таарчих үедээ. Ой, яг. За. Болио би. Та тоглохгүй би. Тоглоом штэ энэ чинь. Мөнгө сайхныг харж байгаа. Байхгүй наа. Таунс. Юу? Тийм уруул дээр уруул дээр тоглоомор үлдсэн штэ. За. Мөнгө сайхныг харж байгаа. За. Таунсэр. Наад хошиг авчихгүй юу? Юу болж байгаа юм? Энд чи эрдний хөргөө шүү. Илэрхгүй шүү эрдэн зангай. Тэгээ шалгаж шүлэг болохоор бүгд өлөгдөд гэж. Настайчууд нь барагтай байна шүү.
За хонхны баярын талаар надад нэг санал бай. Тэгэхээр энэ хонхны баяраар ингэж их мөнгөөр нийлж ар гэрийн дэлбэлж архитектурын сувдургаа болцгоё. Зарим нэгийнх амьдрал үнэхээр хүнд бай. Тийм ээ Эрдэнэ зана. Тэгэхээр манай анги хувьдаа л энэ хонхны баяраар 15,000 төгрөгөөр нийлүүл ямар вэ? Төгөөе. Ууж идэх болохоор бүгдээр уургын мөр шиг. Улсыг яаж өгчих юм бол чинь? Мөх сайхан. Сургуулийн ардчилсан социалист холбоо хуралдаа гэж байна. Ороо. Баярлалаа чүгч урдаас ч удаан жаргаарай. 100-аас 6 даалтан тайгаад тулаарай. Найгуу олон хүүхдээ. Чамтай чамгүй 100 насл чинь заа юу? Харна чамаг. За би хурд суучаад ирээ. Томоо тавьж гараа. Тэгэд гарангууд бүгдээр бочгнаас янз бүрийн гачиг юм хийгээд байв. Ялангуяа Эрдэнэ заана. Энэ хигийг ангийн дарга надад ерөөсөө таалагдахгүй байна. Та нар өмссөн устай харсан уу? Эндүүдлэгтэй брюк өмдний дор цагаан кет өмссөн байна гэж боддоо. Бүрөөхөн дээр кет өмсч болдгоо юм уу? Яаж болох юм бэ? За. Хөш, манай ангийнхаа нэг юм нууц хүйд заяа. Манай ангийн дарга ийм хинхэг тэнэг юм чинь. Ээж аав яг ижилхэн ийм хинхэг тэнэг юм нэ. Ээж аавсаад ах юм байхгүй. Аав нь бол яг ийм юмтай байгаа. Нүгүрд одоо зэв шиг хайлт мөхтэй нэг нүдэн шилтэй гачи үүргэвч үүсэ та нар ястаа ингэж болохгүй гэж яд намаа ээ. Тийм биш. Биш байх гэж бодож байна. Ер нь заавал аав нь хүүхдэд дуурайх тийм ёс байхгүй шүү дээ. Гээ. Та бодоод үзэлтэй. Танаа хүүхэд өртөө яг тантай адилхан заяа. Үнэн цоглог ийм л хүүхэд байгаа шүү дээ. Үгүй. Миний хүүхэд надад шахал өөр. Тэсэн амдаа. Йоо, та нар болооч. Эцэс ангийн дарга үнэн л юм ярьдаг үсттэй. Нүүрэн дээр нь юу ч хийж чадахгүй тэрнээ гараад явахаар нь муулч гин. Яна, би чиний оронд байсан бол арай л өөр сонголт хийнэ. Хорхно. Чи зүгээр л хуулахын тулд үргэлдэг үсттэй. Яг гэдэг. Хүш. Яг гэдэг. Яац юм бэ? Яг та нар хүнийг байхгүй багт та нар муулж яддаг юм чи. Хүн чинь сайн муу юм хольж явдаг хорвоо та нар. Яг нэг та нар хамгаалж болтгүй. Миний одоо сайн байж тань чи нэг хамгаалаад сайн байна миний охин. Анда хүн болохгүй. Энэ яах гээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм бэ? Чи гараад явахаар хүүхэд дэвс зогсож байгаа ямар учиртай байв? Яг энэ дээр нь орж иртэй дэжтэй. Чи энэ одмоо битэрийг үерхийг өөрөө мэдхүүгүй юу? Мэдээгүй шүү дээ. Би нэг үсэх, та нэг үсэх. Амьдрал чи яаж заваарах вэ? Миний сондог хөдөө явсаггүй та нарыг нийлэхэр боллоо. Ихтэй энэ хонхны баяраар тусаж арих уухгүй ш ойлгоо. Юу гэсэн юм бэ чинь? Арихгүй яаж үгүй нийлэх юм бэ? Та арихгүй чанаг байна уу? Ханаг бол байна. Хонхныхоо баярыг яаж тэмдэглэх вэ? Ярьцгаа. Манай ангийнхан бүгдээрээ хонхны баярын талаар ярилцахаас гадна анги өдөрсөн багштай ямар бэлэг авч өгөх вэ? Тийш. Нэрхий. Хүй, манай ангийнхан ангийн багшд өстэй будаагшаач аваад өгч яах вэ? Тэгээ. Будаагшаач байгаа бай. Айл юм чинь байгаа байлгүй арай өөр бэлэг бодвол яасан юм бэ гэдэг. Нэрхий. Тийм дээ. Яг зөв ингэж болох юм байна. Манай багштай 2 дугаар курсээс хойш хичээл орж байгаа шүү дээ бид нар. Тэгээ бүтэн 2 жил ганцхан төвлөлтөд явдаг тий. Тэгээ бодоагүй заа. Нөгөө төвлөлтийнх нь үсгийг ингээд шалбарсан байдаг шүү дээ тийм үстэй. За тэгэхээр амар гоё юм төвлөл авдаг үл ямар оо. Тэгээ. Яг үнэ. Шалбарцны чи яаж мэдчихэж байгаа? Харагдаад байгаа чи яах юм? Үгүй та бодоод үзэлтэй. Бүхэл бүтэн 2 жил ганцхан төвлөлтөд явахтай чинь тэх нь аргагүй үстэй. Ганцхан төвлөлтөд гэж чи юу яриад байгаа юм бэ? Өчнөө гутал байгаа. Үгүй. Байггүй яах юм бэ чинь? Тэр нь чиний 4 жил фитэ нэг татаа авчирсан хар гутал байгаа. Энэ цаглагаантай өрөндөрөсгийтэй гутал байгаа. Пүүз байгаа. Гэхдээ пүүз өмсөж гэхээр юу фин дээр зогцгоомаа гэх. Тэгээд нэг шалбартаа уцумсчоод одоо амтны хил амны бай. Болоо явж идэм болоо яах юм бол тийм ээ. Манай ангийнхан манай багш айгүй хэцүү амьдралтай юм шиг байгаа маа зайлууд солих ээлжний хувцж байхгүй айгүй дөмсөн уцтайгаа орондоо хараад уцчих яамаа. Чи тэний нэрээд чи. Өмсөн хувцтай оронд орно гэж юу байдаг гэдэг. Тэр хүн чинь орч ирээд хувцаа тайлаад гар нүрээ угаагаад бүх сайхан цэвэрлээд устд ороо тэгээд энэ авчаа хэдэн унтгаа уцумсоод орондоо ороод утулман гоё тийм ээ. Яагаад байгаа бэ? Хүүе манай ангийнхаа ангийн багш ингэж урууд ороо явдаг нь нөхөртэй нь холбоотой байхгүй. Яг үнэ. Яг нөхөр нэг тий. Нөхөрт сайн. Нөхөр нэгж нэг тийм анкаагүй, арчаагүй, авгайдаа юм аваад өгчих чадлаггүй. Айгуу нэг годомчны аригчин. Яг үнэ. Нөхөр нь арчаагүй годомчны аригчин хүүхдний юм хулгаадаг юм хумсалдаг хулгайч байгаа.
Би яасан? Хөөе. Багшийн хүүхдийг хэлж гин. Бийг нь багшийн хүүхд яасан? За тэгвэл ингэчи манай ангийнхан. Бүгдээрээ бэлэн бөнгөө цуглуулад багшийн гар дээр бэлэг шүүгээ тавиад өгчээ. Оо тэгэж болохгүй. Тэгхийн бол нөгөө арчааг банкыг нөхөр нь аваад ариг буучна. Хулгайч хүүхд нь хулгай хийж аваад тэгээд энэ тэрүүгээр бошнуулаад. Би яачаад байгаа бэ? Би Хөөе. Багшийн хүүхдийг хэлээд байстай. багшийн хүүхд яачаад байгаа тэгээд. Оо дөнгөө. На хөөш ерөөсөө штэ. Гэрт нь очиж хүүхдтэй нь уулзсан дээр. Зөв хүүхдтэй нь уулз. Тий. Тэр нөхөртөө ч гэсэн уулзахгүй арай дэндүү байна. Харин ерөөсөө гэр бүлийнхэн дээр очиж уулзцаая. Нэг хулаад манай сургууль манай ангийн багш ядарсан дорой өргөдөлтэй багш байхгүй. Тийш. Нүдэн дээр нь төмөн зовсон ингээд харагдаад авчин нуугаал тэрийг ямар ч Наад нэг чи яасан? яасан бэ? Яасан бэ хөөе? Багшийг өмөрч талбарт бармагтай. Оо дөнгөө. Хөөш ангийн багш Сайн байцгаана уу да? багшаа. Жужаагша. Та үнэхээр гоё харагдаж байна. Жавхлан чи намайг бити жуужаа гэж дууд. Яасан? Намайг хар багт минь өвөө эмээ минь өхөрцөөрөө жуужаа гэдэг нэрийг дасгал болгуулсан байхгүй юу? А. Миний жинхэнэ нэр чинь бол жаажаа шүү дээ. Баяр нэрээ. Багш нь хонхны баярынхаа тухай амар гоё юм бодож олсон. Хонхны баярынхаа өдөр туулын ногоон зүлгэн дээр за ангийнхаа фондны мөнгөөр нэг үхэр аваад алаад идвэл ямар оо? Юу вэ? Юу гинэ? Үхрээ. Гойштой охтууд нь гошны гургалдаагийн жихээ шараална гэж. Багшаа. Үхэр ахта яат юм бэ? Тэгвэл бяруул л да. Оо юу бяруу вэ багшаа болтоо. Би ер нь бодож байна. Миний бодлоор бол одоо энэ хонхны баяр гэдэг бол хүний амьд мартагдашгүй дурсамж үлдэх ёстой. Тэгийн бол бүгдээ нэг гоё цоглог өнгөрөх ёстой. Бааранд орж бүжиглж тийм ээ. Доригож. Хэн бааранд орохгүй гэдэг байгаа эрдэн заана. Үхэр алж ичээд үлдэгдэл маха аваад орж болд юм байгаа үстэй. Амьдралын эмзэг давхардаж зарим нэг айгуу цамаана. Эрдэн зан. Багш юм яриаггүй урдаас нь буруу шаадаг юм байлаарэ. Юм яриад тэр буруу шаагаад эхлэх юм. Ингээд фонтны мөнгө хэдэн төгрөг байна? Жахаад байгаа багшаа. Жавхлан бас фонтны мөнгө хэдэн төгрөг байна? Фонтны мөнгийг эрдэнэ ах зээлсэн байгаа ш. Аа? Тий. Гэтэ буцаагаад өгчин гэж хэлээ. Эрдэнэ. Бостоо. Фонтны мөнгө яасан? Антны үрсийн цуглуулсан мөнгийг юунд зарцуулав? Арга гэртийг бол зарцуулаагүй. Гэхдээ би хамт олносоо зөвшөөрөл аваад зээлсэн юм а 100,000 төгрөг. Тэгэхгүй Тэгэхгүй болохоор оюутан ороолгохгүйгээд авгаа хүүхдүүд өдөр шөнөгүй хүн чичлээд байгаа. Тэгэхээр нэг 100,000 төгрөг зээлээд авгаадаа нэг хослол хүүдээ нэг кет аваад өгсөн юм л та. Өөриймэри. Багшаа, өгчих бах уу? Өг нэг наа чи өгөх юм байна. Бүр зайлшгүй шаардлагаар өгөх юм байна наадхан чинь. За хүүхдүүдээ. Нэг юм байна л да. Одоо 4 жил нэг ангид хамт явдаад нар. Тэгэхээр одоо энэ 4 жилийн хугацаанд нэгнийгээ гомдоож исэн ч юм уу, баярлуулж исэн ч юм уу те хизээч мартагдашгүй дурсамж. Нэг эсэндээ чин сэтгэлийн ярилцлах хэвд ямар вэ? яг үнэ багшаа. Тэгье. Хин нэгнээс асууж амжаагаа зүйлэвэл одоо асууцгаа. Оо, эрдэнэ хаа. Яагаад би нөгөө танаас асууя боддог гэсэн байхгүй юу? Яагаад та нөгөө нэг 2 дугаар курсад Мартин амнаар гаднаас нэг ингэж орж гарч юм. Санаж гинөө? Мартчихяа. Яагаад ингэсэн байхгүй юу? Багшаа та тэр үедээ байгаагүй л дээ. Яг 3 сарын 8-нд 2 дугаар курсад эрдэнэ ах гаднаас гарны юм байдалтайгаар ороод ирсэн байхгүй юу? За. Тэнгуудаа дуугаа явсараад манай ангийн охтуудын мемэн дээр нь очиж гараа тавиад тэнгуудаа явсараад хамгийн сүүлд миний мемэн дээр гараа тавьсан байхгүй юу? За. Тэнгуудаа гараараа ингэ бадалсан. Тэгээ бадлангуудаа гар нь яг энэ чигээр явсараад яг энэ хаалганы эмчээ эрэнгуудаа манай ангийн охтуудаа Мартин амны сюрприз гэж хэлээд гараа явуулсан. Тэгээд тэр өдөр хичээлдээ ирээгүй маргааш өглөө бас ирээгүй. Эрдэнэхаа яасан яг Эрдэнэ. Бостоо. Яг дөрөв юм бэлси. Эмэгтэйчүүдийн эмзэг эрхтэг юунд бадд зовов? Гэхдээ юу яасан юм а тэр чинь 3 сарын 8 байсан. Би нөгөө авгаадаа нэг сайхан бэлэг аваад өгье гэхэд хүнээс асуусан чинь дотор хувц авч игэл их гоё үнэтэй бэлэг болдго юм а гэж хэлсэн юм л да. Тэгэхээр нь би нэг левчиг аваад өгчих санаатай унтчихт нь сэмэрхэн хэмжээг нь аваад Эрдэнэ. Өөрөө авгаатайгаа хэдэн жил ханилж чинь? 25. Альцмарыг мэдэхгүй. Чи шүүн барьж исэн. Тэгээд би хэмжээг нь аваад автобусанд ороо суугаа явж исэн чинь
автобус тоормсоод хэмжээг нь авчихгүй юу? За. Тэгээ би бодоод хийх төстэй билээ заавал жавхаагийнхаараа ойролцоо байт ингээд тэгээ жавхаагаас хэмжээ аваад яг тэр арзмаараар нэг левчиг авсан чинь одоо би энд нэг сайхан таарад хөвтэйхэн одоо өмссөн явж л байгаа л да. За өөрийн мэри. Багшаа. Тэгээд Эрдэнэ ахын ихнэртэй би ижил төстэй болохоор Эрдэнэ ах бүтээр айгуугай хамаагүй байд юм байна л да тий. Хүүшээ. Хүүе. Яасан бэ? Чи яаж байгаа чи? Яасан? Хөгшөө хүнийг чи. Яасан? Айгуу ихтер хүүхд нь харж байгаа шүү дээ. Хаанаас? Хэмэtti нэг газараас. Багшаа та одоо юу сүртэй юм бэ? Эрдэнэ ах чинь бид нартай шил эргүүлж байгаад үнсэлтэд тоглолтгийн заа юу? Багшаа. Гоё юм уу? Зарим нэг хүмүүс. Багш чин сэтгэлийн ярилцлага болж байгаа юм чи танаас би нэг уушлах юмаар байна. За. Яг 7 хоногийн өмнө таны хичээлийг бид нар ангираа тасалсан шүү дээ. Яг тэр өдөр чи миний төрсөн өдөр болчихсон байхгүй. Тэгээ манай ангийнхан миний төрсөн өдрийг гоё тэмдэглэгээд мард гэсэн чи мөнгө байдгүй. Тэгсэн чи нэг сайхан сэтгэлтэй хүн хувиасаа 100,000 төгрөг манай ангийнханд биднэрт зөв зүгээр бэлгэлж өгөөд миний төрсөн өдрийг бутаа өстэй. Тэр хүн болоод манай Эрдэнэ ахаа. Баярлалаа тааш та гоё өссөн шүү. Нэг арга хэмжээ авдаа. Эрдэнэ гараад багш нарын компьютероос концерттэй бидэрээ. За юу яа багш нарт орчод хонхны баярын тухай ярьж байгаарэ. За. Балтан зээлүүсийн инээ тэрэ гэдээсэн. Бадэр заваа Монгол. Чи ямар бадэр амт бэ чи? Гүч ойлгоочтой юм чи. Чи ямар бадэр амт бэ? Гэр орон чи мөнгөгүй байна. Үгүй ангаа хашиг хүүхдүүд хөгжилт юу гэдэг би яагаад мөнгө гаргах вэ? Тэр ангаа би үхтээ илээ юм уу? Бадэр мө? Чарми чи? Гүч би хамт олнороо дандаа даалгаад нэг удаа би яагаад тэднийг дааж болтгүй бэ? Би гэр орон үг даалгад юм. Хүмүүс сургаач. Бадэр мө заваа. Юу шоудаж юу гэдэг юм. Бадэр мө шаардгүй. Тэр мөнгө яа. Би нүглээ чичгүй хатарсан бохгүй. Яасан бэ багшаа? Сайн битгэн өгчтэй. Сайн сайхан юу? Вообще юу? Багшаа зүгээр үү? Багш нь жоохон толгой хөвдөд байна. Энэ чин сэтгэлийн ярилцлага зогсоохгүй л эцсийн хэсэг нь эрдэнэ олж өрөөд юм. Яриа. Гоё штэ. Би нэг хүнд баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа зохоо. Йоо. Яасан? Яа. Ангийн дарга бит хоёрыг үйлсийг манайхан бүгдээрээ мэдчихэж байгаа штэ. Тий. Тэгээд бит хоёрт нэг мэдгүй асуудал тулгарсан чинь жахаа чи тусалсан шүү за баярлалаа. Жахаа чи яасан? Яасан? Баярлалаа яасан мэдгүй. Яасан? Хэлчихөө. Тэний. Амар ичимхий. Юу гэнэ? Үнсэл. Анхны үнсэлт үү? Тэрий чи надаа Эрдэнэ ах зааж өгдөг байхгүй юу? Ява. Багшаа гараад нэг хэрүүл уруулгүй уул затгаа хийлаа. Яасан бэ багшаа? Ягаад ч вэ? Бадэр мө? Заваа мө чи юм. Бадэр заваа чи чи мө? Чи мө ийм тааж бодох чи мө? Гүч ойлгооч чи би настай хүний хувьд энэ хүүхдүүд чинь амьдралын нарийн шиг юмнаас зөвж болдго юм Чи байна. дөвлөхгүй чи мө бадэр тааж өгч чи мө? Чи ойлгохгүй байна. Ямар бадэр мө? Жавха! Бадэр мө? Жаханаа шахараад ирдэ. Яасан бэ? Заваа мө? Бадэр мө? Мушаа. Яасан бэ? Чи миний ярьсныг чи багш танаас яриад өгдөө ихнээс нь мөн. Юу ярих юм? Багш нь зүгээр надад чи гөгшөө оюутан байж талуу. Хүүхдүүд буруу юм зааж өгч ингээд таринал байж юм л да. Багшаа, Эрдэнэ ах надад ингэж заажсан байхгүй да. Миний дөө эмэгтэй хүнд анхны үнсэлт гэдэг бол их нандин зүйл байт юм аа. Одоо ахт нь ихнэр нь анхныхаа үнсэлтийг өгсөн учраас ах нь одоо хүртэл ихнэртэй амар хайртай байт юм аа. Яг ийм болдсон шүү миний дөө анхны үнсэлтийг хайрлаж яваарэ. Их бодолтой байх шүү миний дөө гэсэн байхгүй юу? Тэгэд та нөгөө нэг ихнэртэй амар хайртай гэсэн тий? Хайртай. Тэгээд нөгөө нэг танд хамгийн анхныхаа үнсэлтийг өгсөн гэсэн тий? Согсо. Танд ингэсэн байхгүй юу? Ийм л юм зааж өгсөн. Гоё юм зааж юу? Миний хорчи. За. Орчи миний хөө. За. Орчи. Юу юм чи? Астах баграач зүг. Шалтуур гайч. За, ханийга уучлаарай. Үгжиж. Уучлах л та. Буруу бодсон байна ганц үнсчи. Чадахгүй.
муханыга гомдоочулаа. Ямар гоё өдөр вэ? За хүүхдүүдээ хонхны баярыг эцэг баримтаар ингэ шийдээ. За сайн байцгаана оюутнууд аа. Сайн байна угшаа. Сайн байна уу жааж өгшаа. Сайн байна уу ганцааршаа? Сайн. Таны ажил сайн уу? Оо сайн. Сайхан амарсан уу та? Үсээ амарсан. Өчтөр орой ядрааг үзтээ. Зүгээр. Шөнийн 2 цаг болж жоохон удаачлаа уучлаарай заа. Зүгээр. Тэгээ би гэрч хөрөж өчөөд орсны чангаата хэсэг хар зогссон л доо. Айгоо шөнө харангуй эмгтөөгөө явж цогтөө өчөв таарчуд яач ч юм бэлээ тийм ээ. Зүгээр яваад орцоо. Тэгээ би харих замдаа өөлдөж мессеж өчт юм гэсэн нөхөрчөө өчт юм болог санаа зовоод бичээгүй шүү. Зүгээр бичихгүй яасан мэдрээ чи. Харин тэгдэг байжтай мэт. Наад багш чинь мессеж бичиж чаддаггүй юм. Чи дуугуу суу. Хоёр багш хоорондоо юм ярьж байна за. Энийг сонин хүн байна. Оюутан хэцүү, өвөө хэцүү юмараа. Өөр 1960 он тариалчаад сууч. Тэгээд өнөөрөө хоёулаа хичээл тараадаг жичтэй уулзах уу? Аха тэгээ би өчтөрөг шиг оройтуулахгүй заяа. Тараад яваад арья. Багшаа, хонхны баярынхаа тухай ярихгүй энэ цаг байгууллаа. Чи одоо яах гэдэг юм бэ? Хоёр багш хоорондоо юм ярьж байна. Ойлгож байна уу? Би чамд бүхэл бүтэн 4 жил орос хэл заалаа. Сурсан юм байхгүй. Мэлхийг орсоор өгдөг үлээ. Динозавр. Ийм л байгаа шүү. Төгөөж дээ шүү. Юу гэнэ? Төгөөж гинэ. Чи дут. За тэгвэл би хичээл тараад өөрөө чим ангидаа хүлээж ирэх юм. Та их гоё харагдаж шүү өнөөдөр. Баярлалаа та ч гэсэн гоё харагдаж байна. Оо баярлалаа төрхөөсөө юм байгаа мó. Муу хараад байна уу юу? Он цагаан андуура төрцөхгүй нэг шиг байна энэ дотор. За хүүхдүүд энэ асуудал яг хоо. Багшаа гараад нэг уулзах уу? Амин. Яасан? Чи шөнийн 2 цаг хүртэл ийм юм хийж явдаг би. Чи өдийг асчаад амгуурмоос чи Оо жаажж танд байгаа мó. Чи мо? Ягаад мо? Энэ гिचэлэн дастаад байгаа мо? Хүүхдүүд чи? Ямар мо сонин хүүхдүүд чи? Яаж байгаа мо? Хүүхдүүд чи? Оо таарч байсан юм. Жааж өгшөө. Юу яа өчигдрийн зад уцаар ярьлаа л да. Оо за. Тэгээ хүүхдийн бичиг барь бүх юм чинь та болсон гэж байна. Оо за. Тэгээ хоёул яаж ч жаал энэ сургууль руу оруулчих тийм ээ. Хэдэн цаасан ч гэсэн хаа юм бэ? Харин тийм ээ. Чи дандаа багш нарын урдаас ардганжих юм эрдэн заангай. Он цаг тоолын эхэллээ. Тэгэж болохгүй юм чи. Харахаар дургуун өрөөд идэг юм аа. Хүний амьдрал чи мөнгө хэрэгтэй байдаг байгаа үстэй. Би нэг хүүхд сургуульд оруулж хэдэн цаасан хаа юм? Ядаж авсан юм. Гурил будаа. Чи намайг ингэж бодоолгохдоо яах вэ? Ханыхаа уучлаа. Хань яста муухай юм бодож явчих. Бодхоос гондод. Уучлаач дээ. Би муухай би яста тийм бод уучлаа. Ажуулын ганц үсчээл. За чи зүгээр. Араач тэгээд. Саний хүнийг ингэж бодоод хэвээ. Яа, ямар гоё өдөр вэ? За хүүхдүүдээ тараа асуудлыг ингэж шийд. Уучлаарай жааж өгшөө. Танаа гэрээс ус аллаад ингээд доод дайлсан залгаас алдгүй яах вэ? Хэвсэйтэй танад тэр хад усны хараадыг хааж яваа гэдэг. Дандаа онгорхойсоор одоо доосоо боо. Хийдэ бодоо. Танаа хөшөө жууж явах шиг. Чи багшаа. Багшаа та яаж явах вэ? Би явчаад ирээ. Хөөе, урдын орой. За. Багшаа битээ сандраа гайгүй хаа. Зоён орсон ясна. Ямар гэж хэлсэн. Бид бүр ярьж сахтан гусаа үжис крем таачаад яг мэдэрсэн. Одоо тэг бүгд бүтэж яах юм бэ? Одоо таатай. Яна, Түүний багшаа яагаад байгаа юм бэ? Оо, сайн байцгаана уу? Сайн сайхан бишээ ёо. Тэр хаан дээр байгаа бид гурвын зургийг явах гэдэг юм ба тэрийг олгосооч явж. Яна, та гуруулаад мэдээгээд байж байгаа зураг байгаа шүү дээ. Яна. Хүүшээ манай ангийнхаа. Оо багшаа. Танахаас ус алдаг байна. Харин би нэг нууц юм олж битлээ. Юу ээ? Маш нууц юм аа гэж багшаа. Агидрага хэлсэн шүү. Эртээ хэлчихв би. Өш манай ангийнхаа. Манай ангийн мантаж. Вау! Атавана. Харин зургч ирсэн байна гарыг. Яа. Ямар муухай проблемтэй өдөр вэ? Мангар харамч мантаж төрүүлж ирэхгүй зовтой зүрх ачдаг лөө. Йоо энэ өдөр болго ингэж толгой ажиллаж амьдрах чинь яасан ч хэцүү юм бэ те. Йоо. За нэг маргалаа төгссөнд баярлалаа багш. Йоо.
Зүгээрээ шав ханаа. За хайрын дотор халан гадна ангийн дарагдажсэн баярлалаа. Юу би нэг 3 мантаж аваад ирнэ. 30,000 төгрөг байгаа. Чи 3 мантажаар яах гэдэг вэ? Нэг айлт чи нэг л болоо юм биш үү? Тийм л дээ. Багшаа. Мах таны мантаж. Баярлалаа минийх үү. За, маа зураг. Би эндээс авчихё. Авцаа. Маа зураг. Ээж. Юу? Ээж ирээд авцаа. Хөө тэгээд энэ одоо ямар хоёр тэнэг балиар юм аваагүй юм бэ? Хоёр балиар нь чи бид хоёр л доо. Гүн балиараас нэг сасах юм. Яа. За төгслөө. Төгслөө штэ ямар ч юм. Миний хүүг нэг үнсээд гээд байж. Ангийн дарга нь утгаар дургуй хэлдэг юм аа. Зөв. Чи бол төгссөн болохоос. За баярлалаа. Одоо ингэж хоёулаа завтай боллоо штэ. Яа. Нэг охин бодвол яасан? Дандаа хилтгэл үсттэй ч юм да. Ой. Оюуны хөргөнд одолцох нь үү? За ангийнхныгаа дуудъя. Тэгин. Ангийнхаа